та бүхэндээ энэ бичлэг үзэх үе мөчийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний танилцуулахаар бэлдсэн бичлэг бол Японы үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг болох Озай Хараг танилцуулъя гэж бодлоо. Энэ Озай Хара нь юугаараа алдартай вэ гэвэл нэг ховорцсон ургамлын сан хөмбөглөлтэй. Тэгээд Япончуудын бас аялал жуулчлалын нэг хэсэг болсон. Алхах, ууланд алхах хайкинг хийхэд төвшөмжтэй газруудын нэг юм байлээ. Тэгээд Озай Хара нь хаана ирдэг вэ гэхээр Гүмма, Фукушима, Нигата болон Токио мужуудын зааг дээр оршдог. Онгон дагчин одоо төрхөө хавьлцсан газруудын нэг. 2007 он хүртэл нь Озай Хара нь болохоор Никкогийн одоо үндэсний парк тариалагддаг байжгаад 2007 оны 8 сарын 30-нд бие даасан Озай Хара гэдэг үндэсний цэцэрлэгт хүрээлэн бий болсон юм билээ. Танд харж байгаачлан маш үзэсгэлэнтэй. Ингээд явган ухаар ингээд нийл одоо шалбаг байдаг учраас ингээд модоор ингээд зам зассан байдаг юм лээ. Яг алхахад хүмүүст алхахад маш таатай. Гэхдээ бас нэг аюул нь юу гэдэг вэ гэхээр энэ модон доор нэг баавга хүмаа нуугдсан байжгаад гарч ирэх аюултай, энийг маш их болгоомжлох хэрэгтэй. Тэгээд хүмүүс хаанаас яаж ирэх боломжтой вэ гэвэл машинтай хүмүүс нь мэдээж Озай руу очиод машинтаа харах боломжтой. Тэгээд Токиогоос хүмүүс яаж ирэх вэ гэхээр Шибуя экигээс юу гэдэг юм бэлээ, хурдны автобус гэдэг юм бэлээ. Тэгээд тал газраас Японы өнцөг булан бүрээс нь Озай Хараг харахад маш их жуулчид одоо 100 бол маш хэрдэг. Өвөл бол маш цастай учраас хүмүүс ер нь очдгоо. Гэхдээ 4 өдрөд 4 талд нь очиод удирдлагын байдлыг нь харуул. Яасан маш үзэсгэлэнтэй. 4 өөр бидэнд ингээд харагдав. Тэгээд машины парк очиод тэгээд метрон зугаад уулын алхаад уул руугаа явсан. Тэгээд уулнаасаа ингээд алхаад явахтай болсон дургүй. Тэгээд бас ингээд зам зассан. Уулнаас ирээд энэ болохоор мэдээллийн төв нь одоо ингээд уулнаасаа буугаад тэр амрах газраа очихоор энэ мэдээллийн төвтэй тэндээс мэдээлэлтэй бас авч болно. Энэ болохоор мэднэсийн хоногсон одоо буудлын одоо Рёкан одоо дэм буудал гэсэн юм да тийм. За ингээд цаах хоошоо ингээд алхахаар уулнаасаа буугаад энэ тал дээр очихоор ийм гоё үзэсгэлэнтэй байдаг. За тэгээд нөгөө манай Монголын бүлбөр Бадамжийн хаан цэцэг тэгэл ховор хомлоод маш ихтэй ингээд яг ингээд шалбаагийн дүндэр гэж юм шиг тийм. Үнэхээр гахалтай, үнэхээр гоё газар юм тийм. Ингээд хаан л явна ингээд гол нуур шиг юм одоо манай Монголын өдөр тал газар ингээд нуур тогтсон юм шиг. Тэгээд моттой, устай, ууралтай. Ингээд хаан л явна ингээд гол. За ингээд зам зассан явган үеийн хоцролтой ингээд модны зам дээр ингээд халахад явна гэсэн үг. За төмсний улаан сараан цэцэг, эрвээлийн бүтсэн байна. Маш ховорцсон гоё өнгийн цэцгнүүд бол маш ихтэй. Би заримынх нь нэрийг мэддэггүйсэн болохоор
бичлэг хийж авснаа танарч сонирхуулж байна. За Бадамжийн хавхаа цэцэг энэ болохоор маш хаян ховор урамлууд ерөнхийдөө ордог. Ховор урамлуудаараа альтартай юм газар юм лээ. Тэгээд мэдээж Монгол утсан юм шиг сайхан хагаатай тийм талхий газар. Японд байгаа хүмүүс бол заавал очиж үзээсэй гэж хүсэж байна. За баярлалаа.